сэтгэн бодоод ингээд юмны наад цаатгыг ойлгож ухах чадвараа алдаад байгаа байхгүй юу? Тэгээ иймэрхүү зүйлүүд одоо янз бүрийн одоо юу гэдэг хөх за тэгээ өгцөх хийлэгдэх ч юм өөр юу хийлэгдэх хүмүүс тийм ээ. Иймэрхүү гадны биетүүдийг ингээд биетэ оруулах тусам хүн энерги дэвшлүүлэх нь битгийхэл тав дээрээ орох нь битгийхэл энерги дэвшлүүлэх боломжгүй болж байгаа. Энэ сүнсний сэрэлт гэдэг зүйлүүд ойрын хэдэн жил маш эрчтэй нэмэгдэж байгаа, ихсэж байгаа, хүмүүсүүд сэрж байгаа. Тэгээд энэ бодлогыг барьдаг одоо энэ дэлхийн том 3D хэмжээс матриксийн програмыг ингээд бүтээсэн биетүүд бол энэ бүгдийг угаасаа урьдчилаад мэдчихсэн. Энэ энерги дэлхийн энерги маш их өсөж байна. Энэ дэлхийн энерги өөрчлөгдөн, нэмэгдэн гэдгийг мэдэж байсан болохоор зориудаар ингээд янз бүрийн эхлээд одоо усыг бохирдуулж эхэлсэн байгаа. Сүүлд нь хүнсийн химээр дүүргэж эхэлсэн байгаа. Сүүлд нь одоо ингээд бүр нэмэлтээр бирүүгээ ингээд шахах тийм ээ гоо үзэсгэлэнтэй сайхан болгоно гэдэг нэрийн доор энэ одоо бизнес ч гэхэд хаашаа одоо тэр системийн цаана байгаа битүүдэд бол мөнгө олж чухал биш. За яг хөө тэгээ энийг заримдуулаад одоо нөгөө хүмүүс мөнгө олох зорилготой мөнгө л олж байвал юу ч хийсэн яах вэ гэсэн бодолтой хүмүүсүүд би нэгт хоёрт бол хоёр талаа юу хийгээд байгаа гэдгээ ч зүйлээ ухамсарлаагүй хийж байгаа хүмүүсүүд ихэнх нь байгаа. Тэгээ тийм болохоор ийм зүйлүүдийг тус уг нь болж өгвөл татгалзмаар байна. Бидээ тийм юм хийхгүй байвал зүгээр байна.